За бүгдээрэнд нь шинэ оны мэнд. Happy New Year. Та бүхэн минь сайхан оноо гаргаж шинэ жилээ сайхан хүлээж авбуу. За энэ бичлэг бол миний хувьд 2024 оноос би эргэн K-pop сонсож эхэлсэн. Тэгээд энэ жилд сонссон хамгийн дуртай шилдэг гэсэн 30 дууныхаа жагсаалтыг хийх гэж байна. Энэ бол зөвхөн миний хувьд шүү. Тэгэхээр та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө листийг жагсаалтыг бас доор биччихгүй юу те. Та тэг бичлэгээ хүлээн авч үзнэ үү? Бичлэгээ эхлэхээс өмнө би нэг жижигхэн хөөрхөн юм задлаа. Unboxing хий. Энэ юу вэ гэхээр Baby Monster Drip album. Задлаагүй байгаа. За энэ бол миний анхны K-pop альбом болж байна. Та нар K-pop CD цуглуулдаг уу? Ер нь CD-г нь худалдаж авдаг уу? Тийм ч CD худалдаж авах гэдэг чинь яг л эргэлдэлтгүй орно гэсэн үг үстэй тий. За энэ болохоор дотроо юу юм бэ? CD-тэйгээ тэгээд фото альбом, фото cards байна. Картнууд байна. Үзье. Картнууд байна. За тэгээд Baby Monster Drip first full album. Арталтай дуунууд нь байна. За. Тэгээд миний анхны картнууд. Гэтэ энэ дундаас нэг карт болохоор энэ нь болохоор юм randomly нэг гишүүнийх нь юм байна заяа. Ингээд юм солонгоч харагддаг ингээд фото альбомноос тустай ганцхан шиг байд юм байна. Тэгээд миний хэн байна вэ гэхээр Rami байна. Инхээр ингэж харагдаад ингэж фото карт, фото альбом. Тэгэхэд нэг юм байна. Nice. Альбом дотор нэг ийм картнууд байна. Чита Аса 2 байна. Барита Аяон Рука 3 байна. Rami Roro 2 байна. Ингээд бүх гişүүдэнд байт юм байна шүү дээ. За тэгээ фото альбом нь бол бүх гişүүдийн л ийм зургнууд байгаа маань. Асагийн зургнууд байна. Рука байна. Барита байна. За яа нэг чикитагийн яг хөөрхөн зураг вэ. За ийм байт юм байна. K-pop альбом гэж нэг иймэрхүү байт юм байна. Энэ гэхдээ дотроо нөгөө нэг альбомнууд чинь янз бүрийн төрөл байгаа. Тэгээд тэрнийх нь надад CD-тэй төрөл гэх юм уу да. За хамгийн нийт үзье заяа. Энэ дээр нь болохоор Monster-тэй зориулт захиа одоо өөрсдийнх нь тийм сэтгэлийн үгнүүд байх шиг байна. Тэгээд болоо. За одоо ингээд лист рүү орцгоё. За ингээд миний 2024 оны шилдэг 30 дууны 30-д ENHYPEN No Doubt. Гэж бол та нар бол төсөөлөг баг. Тэгээд сүүлийн үедэд бол boy band-ууд руу айгүй өрчмтэй орсон байдаг юм. Тэгээд No Doubt-ыг бол K-pop-ийн EP-ээр ярьж исэн. Нээлттэй хийж яхад нь бол би ENHYPEN-ийн сонсогч бол биш байсан. Гэтэ сонсороо ер нь орцсон. ENHYPEN гоё хамтлаг гэдэг перформансуудыг үзээд айгүйх мэдэрсэн гэх юм уу? Амар гоё хувцалтай, тайзан дээр байгаанууд нь ер нь айгүй гоё. Тэгээд ерөнхий хамтлагийнх нь концепц нь айгүй гоё, хүмүүс нь сол хүн бараг байхгүй тийм хамтлаг юм байлээ. ENHYPEN сүүлийн үед айгүй орж байгаа. Тэгээд 30-д энэ дуу байна. За 29 доо заяа. Treasuring King Kong. За яг Treasury миний ихний 30-д байхгүй бол жоохон харамсмаар юм байгаад болоод исэн байхгүй юу. Тэгэхээр нь ер нь оруулсан бас нөгөө талаараа Treasure performance нь бас үнэхээр солиотой шүү дээ. Яг performance-аар дамжиж ордог хамтлагуудын нэг дуртай болдог. Дуунд нь дуртай болдог хамтлагуудын нэг. Тэгэхээр яалтчгүй Treasury-г ихний 30-д оруулахыг хүссэн болоод Treasure дуртай. 28-нд болохоор Rising Boom Boom Bass. За энэ дуунд бас ер нь бол перформанс-ээр нь орсон заяа. Дууг нь ерөөсөө сонсохгүй байж байгаа сүүлийн үед айгүй их хөгжмийн фестивал awards үзсэн штеп. Сая яг сүүлийн ажил 11 12 сард бүх шагнал гардуулах ёслол awards-ууд болсон. Тэгээд
тэрэн дээр үдсээр агаад туртай болцсон тийм дуу. Performance-аар нь бас дамжиж туртай болсон дуу. За 27-д их нийтдээ 27-д бол 80s work. Gotta work, gotta make that money, make purse. Gotta focus. За 80s-д бол орсон заяо. Би бол 80s-ийн фанат болсон. Гэтэ яг үнийг хэлэхэд бол манай 80s жоохон концепттэй болдгоо. Амтлаг одоо ингээд дуугаар нь бол орчиж байгаа юм заяо. Гэхдээ перформанс-ийн үзэнгүүт нэг л очроо болдгоо заяо манай хэд. Нэг л жоохон тийм дөөрийн драмын эсвэл яг бүтээлч байдал нь жоохон ихтэн юм шиг хэлдэг. Энэ тэндээс тоглоом цуглуулад өндөр нам янз бүрийн хэлбэртэй тоглоом цуглуулад тавьсан юм шиг нэг жоохон юм ивэ болохгүй байгаа. Гэхдээ энэ хамтдаа би айгуу дуртаасан. 26-д бол 17 Love Money Fame. За ер нь бол энэ дунд ч одоо би өөрөө ч ороогүй юм да. Ер нь бол намайг энэ дунд маань найз оруулсан. Тэгээ ер нь бол нэг гоё дууч гэж боддгоо байж байгаа зүгээр ингээд сонсоор агаад чих рүү орчдөг руу байгаад байгаа хгүй юм. Тэгээ би ч угаасаа 17-д бол угаасаа орцсон байсан болохоор тэгээд яалтчгүй зарим үед бас туртай амтлагийнхаа дууг ингээд битэрч болохоо сонсох үед бас гарч ирдэм байлээ. Та нар энийг ойлгож байгаа бах. Үнэн биз дээ үгүй юу? За тэгээд энэ дууч угаасаа айгүй хөөрхөн утгатай дуу шүү дээ. Тийм болохоор дуртай байна. За 25-д G-Idle-ийн Klaxon. G-Idle бол яалтчгүй миний топ амтлагуудын нэг. Тэгээд дуу хийсэн хийгээгүй яг юм хувь гişүүдийн чадамж үзүүлэлт потенциалаараа ер нь миний бүр нэлийн топд орох хамтлагуудын нэг. Тиймээс энд бол угаасаа айгуугаа сонсголонтой гоё дуу. Тэгэхээр би энэ дууг бол 25-д оруулсан байна. За 24-т болохоор 24 Lesser Femme Crazy. За Lesser Femme заяа би яг хамтлагийн хувьд бол тийм дуртай биш ээ. Яг дуунуудад нь дуртай сонсогч байхгүй юу. Тийм Lesser Femme-ийн дуунууд яалтчгүй гоё. Бол Lesser Femme-аас надад нэг амар дуртай гишүүн гэж бол байхгүй. Ерөөхдөө дуунууд нь бол айгүй сонсголонтой, гоё дуунууд хийдэг. Тийм учраас Lesser Femme-ийн дуунууд миний бас листэнд нэгээр тогтохгүй байгаа. 23 XG. If you know, you know. XG бол миний бүр үнэхээр дуртай хамтлаг заяа. Үнэхээр дуртай хамтлаг. K-pop биш ч вэ, мөн ч вэ. Энэ хамтлагийн дуунуудад би бол үнэхээр дуртай. Яг миний тайпын дуунуудтай заяа. Миний сонсох дуртай тайпын. Гэвчиг манай хүмүүстээс жоохон суултал би ингээд дуунууд нь үнэхээр гоё боловч перформансыг үзэхээр яг дуушгийн ингээд алаад байдаг. Тэр нь жоохон тиймэрхүү. Тэгтээ бол яалтчгүй гоё дуу. Энд чинь дууны жагсаалт хийж байгаа учраас. За XG бол миний дуртай хамтлагуудын нэг. 22-т бол Jennie-ийн Mantra. За энэ бол угаасаа ярингүй гоё дуу болсон байсан. За 21 Aespa-гийн Armageddon. Яг хүмүүс энэ дууг бол бүр амар топ гоё дуу гэдэм бэлээ. Гэхдээ минийхэр бол Aespa-д нэг өөрийн нэг тийм дууны арга барил байгаа. Дууны хэм маяг байгаа. Би бас тэрнтэй нь яг 100% яг мэддэггүй. Би чинь жоохон тийм аялгуулаг тийм мелодик юм ер нь сонсох дуртай дуу төрлийн юм баггүй юу? Гэтэ яг Aespa бол тас ташаа бас би унагаад чадсангүй л дээ. Aespa бодоод Aespa гэдэг нэрнээс болоод 감사합니다. За 20 заяа. Rising Impossible. За ер нь Rise-д бас дуугийн төрүүлж сонсгоосоо илүү дандаа перформансээр дамжуулж орсон. Бүр амар гоё гэгээлэг, хөгжмөлөг бүр ингээд сонсонгууд бараг дагаад босоод бүжиглмээр тийм уур амьсгалтай дуунууд хийдэг. Тэгээ тийм бой банд байлээ. Тэгээ тэр нь над бүр амар гоё санагдсан. Сүүлийн үед би угаасаа тийм
одоо жоохон эмо ч юм уу, уянгийн ч юм уу жоохон тиймэрхүү дүнд октоосоо сонсохгүй байгаа. Тийм хөгжмөлөг ингээл баг уйлахаа сууж яхад шууд баг босгож ирээд бүжиглүүлдэг тийм уур амьсгалтай дуу. Тэгээ тэр нь надад бүр үнэхээр гоё санагдсан. Бүр амар гоё бой банд лээ. За тэгээд 19-т бол Baby Monster Shish. Энэ чинь угаасаа тэгэл яриангу энд бас нэлийн хүрхэн доор л орсон явж байгаа. Угаасаа үзэлтээрээ бол одоо энэ жил 24 онд гарсан K-pop дуунууд дотроос 2-т явж байгаа. Apathy-гийн дараа явж байгаа дуу штэ. 18 дахь дуу бол би дахиад Baby Monster. Baby Monster-ийн Love Maybe. This must be love. За энэ бол миний листэнд байгаа баг хамгийн уянгийн дуу заяа. Хамгийн уянгийн дуу. Яг цомог нь гараад бүх дуунуудын дараалаад сонсоход яг тухайн үеийн миний муудэнд энэ дуу бүр амар орсон байхгүй юу. Тэгээд дуу чи угаасаа ингээл нэг яг тухайн үеийн хүний сэтгэл хөдлөл мэдрэмж интертэн ингээл уйлдаал нэг юм цаг хугацааг ингээ үлдээчдээ штэ дурсамж олгоод яг нэг юм тиймэрхүү одоо надад үлдсэн дуу гэсэн үг. Love Maybe. Тэгээ та нараас сонсоог бол нөө клипгүй дуунууд байгаа болохоор та нараас сонсоог үлдээсэн байж магадгүй. Тэгээ энэ бол үнэхээр гоё. Яг ингээд хавар мавар тас хайлаад ингээд дүнгэж хавар болж малж байгаа мэт. Тийм хөрхөн. 17-д Aespaгийн Drama. Орсон байна. За Aespaгийн Drama ч угаасаа тэгээд ярилтгүй аймаггүй гоё дуу. Клипэн ч гэсэн бүр үнэхээр гоё юм лээ. Winter. Угаасаа Winter-с олж энэ дунд дуртай болсон. Яа. Winter-ийн хэсэг бүр үнэхээр гоё юм дууны. 16 дахиад Aespa Supernova. За энэ дуу бол оны шилдэг дуу. Гэхдээ яг уу миний хувьд бол энэ хавцаа орж ийн. 15-д миний дуртай хамтлаг болох G-idling Fate. Энэ бүр үнэхээр хөөрхөн дуу. Бүр үнэхээр хөөрхөн. Одоо энд орсон дуунуудаас бас хөөрхөн ялгаатай нэг юм нь яг энэ songwriter-ийн дуу байгаад байгаа байхгүй юу? Нэг л тийм цаанаа өөр юм амтай тийм хадуун дулаан ингээ ээлжилсэн нэг тийм сэтгэл хөдөлгөөн байдаг байхгүй юу? Тэгээд би энэ дууг бол 15-д орсон. За 14-т Rose-гийн Apathy. За энэ дуу тэгээ угаасаа л амар big hit болцсон юм чинь яг сонсголонтой хөрхөн ингээд листэнд угаасаа ямар ч хүний листэнд одоо бол баг байгаах. Гэтэ ингээл яг тухайн үед яг надад яг ийм юм басан. Тухайн үед ингээл Лиза, Jenny хоёр ч яг солоогороо яг ингээ өрсөлдөөлтэй дэлхийн хамгийн хөрхөн эмэгтэй Jenny юу, Lisa юу гэл ингээл амар battle болоод байжсэн чинь дундуур нь зүгээр рүжээ гарч ирээд бүгдийн дэвсэлцдэг нас. Бүгдийн зүгээр яг хаг мөргөөл гоцлоо. Тэр хэсгийн яг тэр момент бол амар гоё санагдсан заяа. Рүжээ мондөг гэсэн. 13-т Stray Kids. Энэ бол бас миний нэлээд сүүлхэн орсон бой банд байна. Тэгээ энэ хамтлагт бол ер нь бол нэг хүнээс болж орсон. Тэгээ тэрийн ч баг та нар бараг л мэдж байгаах. Felix биш. Тэгэхээр хин гэдэг нь баг тодорхой ах заяа. За тэгээд энд бол яриангу амар гоё хөгжмөлөг дуу. Ер нь ингээд би листээ харсан чинь би айгүй их тийм хөгжмөлөг дуунууд сонсдог юм байна гэдгийг анзаарсан. Ер нь миний сүүлийн үеийн мууд ч гэсэн нэг тийм гэгээлэг хөгжмөлөг байгаа юм байна гэдгийг энэ листнээс ер нь харж байна. 12 ENHYPEN XO. Энэ бол баг 17-ний дараа миний сонссон хамгийн гоё ихтэй бандын дуу байсан баха. Тухайн үед. Тэгээ ENHYPEN чинь яг энэ дуугаар орсон байхгүй юу? Энэ бүр амар гоё дуу. Бүрхэн дуу. ENHYPEN XO бол яг перформансер нь биш, яг дуугаар нь дуртай болсон дуу юм биш үү? 11 дээр Le Seraphim Easy.
Би яг түрүү хэлсэнчлэн Seraphim дэс надад дуртай гишүүн байхгүй. Тэгээ дуртай гишүүн байхгүй байх гэдэг чинь ер нь бол K-pop бас нэг тийм red flag болчиход байгаа байхгүй тий. Тэгсэн хэрнээ би Seraphim-ийн дуунуудыг айгүй сонсох дуртай. Дуунуудыг яагаад гэж та надад хэлээд өг. Тэгээ Seraphim-ийн Easy гэдэг дуу байна. Энэ дуу яагаад энд байгаа вэ гэхээр энэ бол миний барыг хамгийн анхны сонссон K-pop дуу. Seraphim Overwatch-ийн нэг тоглоомны дууг дуусан. Тэгээ тэр дуугаар нь дамжиж би ийм хамтлаг байд юм ээ гэж YouTube руу нь хайж ороод тэгээд энэ дууг сонсоод энэ дуунд үнэрийн дуртай болсон. Энэ ер нь бүхний эхлэлийг тавьсан дуу. Тэгээ нэлээд эрт гарсан. Энэ оны 3 сард багтчихсэн дуу. Энэ Easy гэдэг дуугаар л ер нь дамжиж би K-pop руу хүл алдсан байдгийн. Тэгэхээр би энэ дуунд бас тэ нэг юм honorable болгоод энэ листэнд оруулсан байгаа 11-т. Тэгээ угаасаа гоё дуу. Яалтчгүй гоё дуу. За ингээд энэ жилийн топ 10. Ингээд номер 10. Номер 10. Энэ бол Baby Monster-ийн Click Clack. Ер нь бол энэ бол яг л Baby Monster-ыг би байрны ахнаар гэж нэрлэдэг шүү дээ. Хараач дээ. Яг энэ клипээр нь дамжиж ороогүй заяа. Яг энэ Click Clack special performance video гэдгийг нь үзсэн. Яг энэгээр дамжиж орсон заяа. Энэ бол бүр яг YG дуу хамтлаг байгаа. Энээр бол ихтэй яг бүгдээрээ бүр яг алын илх гэсэн, бүр яг зодын илх гэсэн байгаа байхгүй юу? Энэ performance-аас надад хамгийн таалагдсан 2 хүн байгаа юм байна. Нэг нь Ion заяа. Яг энэ performance-ийн Ion-ы хувцас бүр над миний нүдэнд бүр ингээ үлдсэн заяа. Би бүр яг ийм цамц авах хэрэгтэй байна. Би ийм цамц аммаар байна гэж би бүр хайжсэн заяа. Тэгээд Chiquita-гийн яг Aris Mason. Chiquita бол яг л байрны атма ах шиг энэ дээр байсан. Тэгээд би ер нь энэс болоод Chiquita-д айгүй дуртай болсон. Тэгээд энэ чинь бас бүгдээрээ өгсөн гэдгээрээ бас жоохон сонирн байгаа даа. Надад бол тэр нэг сонирн биш байсан. Номер 10-т ийм дуу байна. Угаасаа би чинь YG үйлдвэрийн хүн шүү дээ. Тэгэхээр та нар ч бас гадралж л байсан бах. Номер 9 XG Howling. Хамгийн сүүл цацагдсан альбомныхон дуу. Howling. Гэтэ ингээд XG-ийн ер нь юм концепт амар гоё байгаа байхгүй. Бэ ер нь ийм заяа. Энэ дуун ер нь тийм нэг жоохон яг л хипхоп дуу заяа. Хипхоп. Яг л ер нь жоохон биднээс хол яваарэ. Бараг бидрийг харуул тагтаарэ. Howling сонсох юм бол run away. Жоохон тийм хипхоп дуу. Гэтэ энэ бол амар гоё дуу байсан. Энэ дууны клип ч гэсэн бас айгүй гоё байсан. Энэ дууны яг клип нь гарсны дараа перформанс-ыг үзсэн чинь энэ дуу бүр дээшлэл байсан. Гэтэ перформанс нь ер нь жоохон сонин сул байсан. Дуу шигээ санагдаагүй. Тэгээд ер нь жоохон доошлсон юм байна. 8 бол их түүхтэй дуу байгаа. 17 Spell. 17-нд би энэ дуугаар орж исэн. Манай найз зүгээр ирээд амар гоё клип үзтээ гэж үзэж байгаад та нарын мэдж байгаа би эндээс биастай болсон. Зүгээр нэгэнт нь дурлаад л тэгээд л энэ хамтлаг руу орчихсон. Тэгэхээр энэ миний хувьд ер нь амар дурсамжтай дуу. 17 руу хамгийн анх орж исэн дуу. Тэгээ яг typical K-pop дуунууд гэх юм бол дуу шиг бол биш шүү дээ. Энэ чинь тийм афро дуу. Би бол афро дуунд айгүй дуртай байхгүй юу? За тэгээд хамгийн анх хуушигээс эхлээд тэгээд мингүү дуртай болоод тэгэл ер нь бүгднгийнх нь нэрийг багаар мэддэг болсороо одоо би бол 17-нд дуртай. Миний boy band-аас хамгийн ихэнд дуртай болсон хамтлаг шүү дээ. K-pop-чтэй дурсамж юм да. Анастай. 7 Power. Power орсон байна. Ахын дог бүр яагаад ч энэс доошлуулж болохгүй байлаа л да. Энэс доошлуулсны оронд баг энэ листийг хийгээгүй юм дээр заяа. 7 жилийн дараа ирсэн болохоор би 7-д орууллаа. Энэ доонд уус яриад их юм байхгүй. Гой боо энэ дууны гой муухай энэ төр үсэнд ямар ч хамаа байхгүй штэ. Энэ листний 7 зүгээр л яг энэ дуу Power-аар орж ирлээ. 6
New Jeans Supernatural. За New Jeans бол миний угаасаа бас дуртай хамтлагуудын нэг ээ. Бүр үнэхээр чийштэй. Хаанч сонсож болно. Хаанч явж исэн. Ямар ч үед сонсоход гоё. New Jeans бол жоохон тийм өөр хамтлаг. New Jeans бол дуртай. Өглөө босоод сонсч болно, оройн унтахтаа сонсох. Ер нь ямар ч үед сонсох болохоор дуу. Тэнгүүт амар гоё. Бараг New Jeans K-pop бас бараг тустай юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Энэ стил нь угаасаа амар хөөрхөн. Энэ хамтлагт угаасаа дуртай, бүгдэнд нь дуртай, хээрийн хамгийн их дуртай. Энэ жил хөрхийн асуудал ихтэй л байлаа. Жилжингээ юм болоод одоо энэ жил яахыг харъя. Юу болох нь вэ? Тэс New Jeans-ийн сонсогчдод бол бүр маш их байгаа гэдэгт итгэлтэй. Дэлхийд даяар маш олон хүмүүсийг бас K-pop руу оруулж сонсогч болгосон хамтлаг гэж бодож байна New Jeans-ийг. Өөртөө ингээд би одоо ингээд randomly ямар ч K-pop сонсдгоо найзаасаа ингээд New Jeans-ийн дууг тавингууд би энийг сонсч ирсэн юм байна гэдэг хэвгүй юу. Top дахиад New Jeans байна. 5 дугаар байранд New Jeans-ийн Bubblegum. New Jeans ер нь бүх дуунууд гоё. Ер нь яг зүгээр сонгоол 2 дууг нь оруулсан л байна л да энд. Тэрнээс ч бол New Jeans тийм муухай сонсголонгүй дуу гэж бол бараг байхгүй дээ. Тэгээд дөрөвт бол Baby Monster Drip. Энэ дуу дөнгөж анх клиптэйгээр гарахт нь бол би нэг сонсоогүй зөө. Сонсоор ер нь дуртай болцсон. Тимэти солонгосын чарт би яг солонгосын чарттай. Гэхдээ солонгосын тэр чартанд үл яг надтай адилхан байсан биз дээ. Эхлээл ингээл нэг сонсоход нэг сонсохгүй байснаа ингээл дараа нь ингээд сонсонгот жоохон сонсголонтой санагдал 3 өдөр сонсонгот бүр гой санагдал ингээд гой санагцаар агаад хурд болтон зав. Тэгсэн чинь Melon chart дээр бас яг тийм юм болсон. Энд чинь анхандаа бүр байхгүй зав. Дуун цацсан дараа Drip гэдэг дуу юусаа огтоосоо байхгүй байжгаад нэг 50 эд дээр харагдсан. 50 эд дээр харагдчихагаад багаар дээшилсээр яг өнөөдөр 12 дээр байсан. Тэгэхээр яг ер нь л хүмүүсээс нийтээрээ яг сонсоор орсон байна. Сая сүүлийн тэр нэг SBS Gaia Daejeon дээр перформанс хийсэн. Тэгээд энэ дээр Drip-ийг performance хийсэн. Тэр бүр амар перформанс байсан. Бүр яг үнэхээр энийг баттгаж бүр за энэ бол номер 4 юм байна гэдгийг яг тэр перформансаар би баттгсан. Ялтчгүй аюустай хүүхдүүд ч. Буруу. Энэ бол бараг тодорхой хаа заяа. Тэ бүр маргах бол хүн бүр хаанч байхгүй бах. Ailey-ийн Magnetic. Өстө түрүүний тэр New Jeans шиг л бас K-pop сонсдгүй хүнд ч энийг сонссон би мэдэн биш гэжсэн дуунуудын нэг. Энэ дуу угаасаа оны шилдэг дуу байсан ч бараг маргахааргүй. Тийм дуу. Тэгээ яг нэг юм TikTok л дуу байгаа юм л да. Magnetic чинь. Ингээд нэг сонсож байгаа чихэнд ингээ хоногчдаг нэг тийм тоглоом шиг дуугаалаа юм л да. За энэ дуу 3-т байна. За 2-т aespa-гийн Whiplash. aespa намайг яг бас оруулсан дуу бол Whiplash. Тэр хүртэл бол би бас яг бүрэн гүцэд орж амжаагүй байсан. Тэгээд Whiplash-ыг үзээд ер нь бол aespa fan болсон. Тэгээд энэ ерөөсөө ер нь жоохон бас K-pop дотроос хөрхэн шинэлэг дуу болсон байх гэж бодож байна. aespa ч ер нь бас өөлөх юмгүй амтлаг л да. Яг нөгөө оны шилдэг дүү Supernova болсон. Supernova миний листэнд байгаа ч гэсэн aespa-гийн хамгийн гоё дуу нь чартанд топ 2-т байх дуу нь бол Whiplash санагдаж байна. Тэгээд бас цомогных нь бусад дуунууд ч гэсэн гоё юм байна лээ. За энийг энэ хэсгээр нэг юм яриад явах тий. Угаасаа хүн болгонд Whiplash-ыг сонссон байлгүй дээ. aespa дээр одоо юу ч ярих вэ? Энэ оны бараг бүхэл шагналыг түлээ aespa. Мундаг алуу энэ жил бүр алаад өглөө. Энэ жил угаасаа aespa бүр яг хамгийн алсан хамтлаг юм биш үү? Яг ингээ хараад тахад aespa бол яг ингээд шагнал юутай хитэн бүгдийн цөм гуссан хамтлаг гэж бодож байна энэ жил. За ингээд номер
Одоо нэг та нар ямар дуу гэж бодож байна? Номер 1. Яг одоо комент бичтээ ямар дуу гэж бодож байна гэсэн. Тэгээ энэ бол тодорхой. GD болон түүний найзуудын Home Sweet Home. За энэ бол угаасаа Big Bang-ийн дуу байсан. Тэгээд гурлаа дуусан байгаа. Дэлхийн хоёртой. За тэгээ мама дээр энэний перформанс бол зүгээр яг зүрхэнд хүрсэн. Бүр хамгийн гоё перформанс байсан. Бүр хамгийн гоё халуун дулаан тийм эсвэл нэг тийм носталжик Big Bang-ийг дахин сонсож байгаа юм шиг тийм мэдрэмж өгсөн дуу байсан. Home Sweet Home бол миний энэ жилийн хамгийн гоё K-pop дуу байлаа. Бичлэг дээрээ лайка дараарай. Тэгээд subscription хийгээрэй. Яа. Тэгээд